Дэлхийн хүн амын ердөө 0.2% эзэлдэг хэрнээ Нобелийн шагналтнуудын 20% нь еврейчүүд байдаг. Мөн дэлхийн хөрөнгийн бирж дээрх том хөрөнгө оруулагчдын 30% нь еврей хүмүүс байдаг гэвэл та итгэх үү? Forbes сэтгүүл дурдсанаар 2024 оны байдлаар Америкийн нэгдсэн улсын тэр бомтнуудын 30 гаруй хувь нь еврей гаралтай хүмүүс байна. Жишээлбэл Жорж Сорос, Марк Зукерберг, Майкл Блумберг зэрс нэрс багтдаг. Мөн Израиль улс 9 сая хүн амттай ч технологийн стартапын тоогоороо дэлхийд 2-т ордог. Тэгвэл еврейчүүд мөнгийг хэрхэн харж хэрхэн удирддаг талаар товч танилцуулъя. Нэгт мөнгө бол хэрэгсэл. Мөнгө өөрөө зорилго биш. Энэ бол зүгээр л зорилгодоо хүрэх хэрэгсэл гэж үздэг. Тэд мөнгөний төлөө биш, зорилгын төлөө, мөрөөдлийн төлөө ажилладаг. 2. Мэдлэг бол хөрөнгө. Еврей шашны гол сударт хүүхдтэй мөнгө биш ухаан үлдээ гэж сургасан байдаг. Тэд санхүү, худалдаа, хууль, математикийн мэдлэгийг эрхэмлэж, эдгээрийг хүүхэддээ багаас нь заадаг. Санхүүгийн боловсрал гэр бүл дунд дамждаг уламжлал болж тогтсон байдаг байна. Дэлхийн шилдэг их сургуулиуд болох Харвард, Йелийн сургуулиудад еврей гаралтай оюутнууд өндөр хувь эзэлдэг нь үүнтэй ч холбоотой байх. 3-т мөнгийг шударга замаар ирэх ёстой гэж үздэг. Тэдний хувьд ашиг цэвэр байх гэдэг ойлголт маш чухал. Хуурмаг ашиг бол жинхэнэ алдагдал гэж үздэг. Тэд шударга аргаар бизнес хийх, итгэлцлийг бий болгохыг эрхэмлдэг. Ёс зүйтэй байж урт хугацааны харилцааг илүүд үздэг байна. 4-т олсноосоо багыг зарцуулах нь баяжих эхлэл. Тэд өрлөгөн биш, мөнгөө ухаалгаар захиран зарцуулж хуримтлал үүсгэхийг эрмэлздэг. Төсөв зохиох, санхүүгийн эрсдэл даах чадварыг нэм тэргүүнд тавьдаг. 5-т хандив бол үүрэг. Еврейчүүд орлогынхоо тодорхой хувийг заавал буйны ажилд зориулах ёстой гэсэн зарчимтай бөгөөд хандив өгөх нь еврей соёлд гүн гүнзгий шингэсэн байдаг. Энэ нь зөвхөн буян төдийгүй эд хөрөнгийг цэвэршүүлэх, мөнгийг зөв урсгалд оруулах хэлбэр гэж үздэг байна.